танилцуулга болсондоо таатай байна. Эхний сэдэв болох манай нутгийн үзэсгэлэн байгалийн газруудыг хэлцүүлье. Саны төрсөн газар гэж үздэг нутагт оршдог 1962 онд байгуулан бүтээсэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн үед зориулан байгуулсан юм аа. Цагаан гантэг чулуун суурьтай борчгон чулуугаар бүтээсэн дөрвөлжин багны хэлбэртэй дээр нь Чингис хааны хөрөг бичээс бий. Түүхэн ач холбогдол нь болохоор Чингис хааныг алдаршуулсан Монголын хамгийн анхны дурсгалын нэг. Чингис хааны төрсөн газар хэмээн үздэг талбайн 3 нуур бурхан халдун уулаас их авсан хэрлэн голын их зэрэг маш гайхалтай үзэсгэлэнтэй газрууд байдаг. Мөн түнчлэн дадал суманд байдаг онон голын хөвөнд Монголын нэгдсэн төрийн байгуулагч их Чингис хааны Тэмүүжин 1162 онд энэ газарт мэндэлсэн гэж түүхэн тэмдэглэсэн байдаг. Ой моттой уужим таал тонглог уст онон голын хөвөнд байдал учраас байгалийн үзэсгэлэнтэй. Бурхан халдун ус алан түвшнээс дэш 2362 м. Мөн их Монгол улсын эзэн Чингис хаан төрж өссөн улмаар өөрөө болон хаад ноёдын түвшин болсон ариун уул юм аа. Монголчууд тэр зүгээс дахиж ирсэн одоо ч улсын хэмжээнд тахилгын жил бүр уламжлалт ёсоор үлдэгдэгэ Чингис хаан бурхан халдун уулнаа өглөө бүр мөргөн хэмээн дурсдаг байсан. Хар зүрхний хүүх нуур хинтийн нурууны ар хормойнд оршдог тунхлаг цэнхэр устай үзэсгэлэнт нуур юм аа. Нутгийнх нь хүүх нуур гэж нэрлэдэг. Монголын улс товчон Чингис хаан хорчин ван нар уулзаж ангай тангамраг өнгөрсөн газар гэж тэмдэглэсэн байдаг. Хар зүрх гэх нэр нь тэнд болж өнгөрсөн хэмрэлт үйл явдалтай холбоотой гэх томог бий юм байна. Ой моттой уулсын дунд орших амралт аялал жуулчлалын чухал газар. Монголчуудын эртний төр нүүдэлчдийн ийм нийтлэг харуулсан түүхэн газрын нэг юм аа. 3 нуур зүүн дунд баруун гэсэн 3 нуур бий. Хангайн бүсийн шилмэс болон навчид ойн амьтдын чухал амьдрах орчин, цэнгэг хүстэй, нуур цөөрөн гол, мөрний ихтэй, ой сав газар, загас шувуу ан амьтдаар баялага. Монголын улс төвчөнд дурддагддаг Чингис хааны бага нас Монголын овог аймагуудын түүхэн явдлуудтай холбогдно. Байгаль хамгааллын дэлгэнтэй газар нутгийн нэг юм аа. Балдан Брэвийн хэд үзэсгэлэн байгальтай газар оршдог 1777 онд Дадал нутгийн ноён Дөнгөхөр вангийн санаачлагаар баригдсан Гэлүгба буюу ширин шишний томоохон хэд юм аа. Тухайн үедээ 500 гаруй лав шамнартай Монголын хамгийн том хэдүүдийн нэг байжээ. Бүтцэн төв сүм Брэвийн Жансрангийн дугуйн бурхтын өргөөл амнарын жас сургуулийн байр сууриас бүтсэн байжээ. 1937 оны улс төрийн хилмүүд эрхлэлтийн үед хийдийг бүрэн устгаж 1990-ад оноос сэргээн босгох ажлыг эхлүүлж өнөөдөр дахин бүтээгдсэн олонний тахилах газар болсон юм байна. Сайн байцгаана уу, намайг Суграмаа байдаг. Би Хинтээ аймгаас төрсэн. Чингис хаан нь Хинтээ аймгийн Дадал сумын нутаг онон мөрний хөө Дэлгэн болдог төрсэн. Амьдралын үйл хэрэг нь 9 настай аавнаас барж хатуу амьдрал тулсан. 1980-ад он Жамхатай анд болоод хожимд хэмжилсэн. 2006 онд их хуралтай дээр Чингис хаан цол өргөмжилсэн их Монгол улсыг байгуулсан. Хятад хангууд, Хэрээд, Найман, Татар зэрэг аймагуудыг нэгтгэсэн. Чингис хаан бол монголчуудын нэгтгэн их Монгол улсыг байгуул дэлхийн түүхэнд хамгийн том эзэн гүрнийг үндэслэн сууд удирдагч юм. Есүхбаатар нь Хинтээ нутгийн борчхон овог үйл хэрэг нь татаруудын эсрэг тулалдаж явсан. Түүхэн ач холбогдол их Монгол улсын үндэс болсон удмыг ихэд тавьсан юм байна. Хасар нь Чингис хааны төрсөн төв бууд алдар нэрэн салхи мэд сумтай хасар хэмээн алдарсан. Үйл хэрэг нь Чингисийн олон дайнд тулаанд ахынхаа хамт оролцож ялал байгуулсан юм. Өөрийнхөө төрсэн газар нь онон мөрний хавцаа үйл хэрэг нь Есүхэн нас барсны дараа бага хүүхдүүдтэйгээ үлдэж хатуу амьдралд хэсэж удирдан авч үлдсэн. Түүхэн ач холбогдол нь Монголын түүхэнд хамгийн нэртэй мэргэн эхийн нэг юм аа. Сүбэдэн жанжин төрсэн газар нь Хинтээ нутгаас гаралтай борчгон овгийн садан үйл хэрэг нь Чингис хааны үнэс жанжин юм аа. Данзан Хинтээ аймгийн Дадал сумд төрсэн бөгөөд үйл хэрэг нь Монгол ардын намын үүсгэн байгуулагчдын нэгэ 1924 онд улс төрийн тэмцлийн явцад амь өргөцсөн билээ. Гүр аригч Хинтээ аймгийн Жаргал таан сум төрсэн үйл хэрэг нь Монголын анхны сансрын нисгч 1981 он зөвлөлт холбоод улсын сансрын нисгч Жаневиковын хамт Соёз 39 хөлгөөр сансар ниссэн. Бөгөөд найрамдах Монгол ард улсын Баатар зөвлөлт холбоод улсын Баатар зол хүрсэн билээ. Цэдэнд төрсэн газар Хинтээ аймгийн Баян овоо сум төрсэн үйл хэрэг нь 1974 онд жодоо бүхийн дэлхийн аварга болж Монголын жодоо бүхийн спортын түүхэнд анхны дэлхийн аварга болсон. Олимпийн болон улсын тэмцээнүүд амжилт гаргасан Монгол улсын хөдөлмөрийн Баатар болжээ.
Отгон билэг төрсэн газар Хинтээ аймгийн Батхууддаг сум төрсэн үйл хэрхэн уул уурхай инженер эрдэмтэн Монгол Улсын шинжлэх ухааны доктор уул уурхай их сургуулийг удирдаж Монголын уул уурхайн салбарт хөгжилд хувь нэмрээ оруулсан хүн билээ. За одоо би та бүхэндээ Хинтээ аймгийн түүхэн дурсгал. Машин хадны дурсгал. Хинтээ аймгийн Дэлгэр хаан сум Улаанбаатараас 100 урагш 330 км зайд оршноо эртний хүмүүсийн амьдрал шүтлэг зан үйлтэй холбоотой хадны сүг зураг бичээс олноороо байдаг төрөг хүннүү хитан болон Монголын үеийн хөшөө бичээс хадгалагдсан үлцээ. Чингис хааны залуу насны мөртэй холбон үздэг домог бий. Хадны зураг бичээс нь бууга, дуу, янгар, ан агнуурын дүрсэлтэй төрөг бичээс рууны үсэг, хитан югуур бичгийн үлдэц бий. Археологийн дурсгалууд нь хүннүүгийн үеийн булш, төргийн үеийн хүн чулуу, хиттийн үеийн хэрэгсүр байдаг юм байна. Монголчуудын өв дээдсийн төв бичиг соёлын үнд баримт хазаглагдсан газар билээ. Өглөгчийн хэрэм. Бурхан халдуун уулын баруун талд онон мөрний самд байрладаг Монголын эртний овог аймагуудын төв хамгаалтын зориултад цай царим байсан гэж үздэг юм байна. Археологийн судалгаагаар хүннүү болон төргийн үеэс уламжлалж хожим хитан монголчуудын үед ашиглагдсан байж болох таамаг бий. Өргөн уудан нутаг хамсан дөрвөлжин хэлбэрийн хэрэм шавар чулуу шороогоор барьсан бөгөөд өнөөдөр уул мөр тодорхой харагдана. Өглөгч гэх нэрийг өглөгч өгөөмөр аймгийн нэртэй холбон тайлбарладаг. Зарим домогт Чингис хааны өвөг дээдсээс энэ хэрэмтэй холбоотой байсан гэж ярьцгаадаг. Археологийн ач холбогдол нь олон үеийн түүхэн давхаргыг хадгалсан томоохон дурсгал, хэрмийн орчмоос булш, хэрэгсүр хүн чулуу бичгтэй дурсгалууд олддог байгаа. Өглөгчийн хэрэм нь Монголын нүүдэлчдийн цайз бэхлэлд суурин соёлын чухал жишээ бөгөөд улсын хамгаалалттай түүхэн дурсгалт газар тооцогддог. Талын өшөөний тахилгын онгон. Хинтээ аймгийн бор өндөр сум, байгалийн өндөрлөг газар тал хээрийн дунд оршдог. Эртний төргийн язгуурын тахилгын онгон 6-аас 800-ны үед холбогдох дурсгал гэж үздэг. Язгууртны зан үйл тахилгын ёс заншлыг харуулсан байгууламж. Хөшөө тахилгын талбай магадгүй дурсгал булшны уул мөртэй. Байгальтай хосолсон онгон хамгаалалттай газар. Монголын эртний язгууртны соёл зан заншил тахилгын арга хэлбэрийг илтгэн археологчид төвчд судлахад үн цэнтэй дурсгалт газар юм байна. Хэрлэнгийн хөдөө арал Хинтээ аймгийн Дэлгэр хаан сум Хэрлэн мөрний сав газар болон дунд арал хэлбэртэй. 8-р зуунд Чингис хааны их авраг орттой холбогддог гэж үздэг. Зарим номогт Монголын уус товчоо бичигдсэн газар хэмээн дурдсан. Эртний сууршил, гэр буйр, хамгаалалтын байгууламж холбоотой археологийн ач холбогдол нь газар дээр эртний гэр, төмөр ба чулуун идэл булш сүм дугны уул мөр олцсон. Хэрлэнгийн хөдөө арал нь Монголын үеийн овог аймагуудын амьдралын түүхийг харуулдаг. Мөрний арал ой моттой хавсарсан газар байгалийн үзэм сайтай аялал жуулчлал тохиромжтой. Тосон хултай байгалийн нөөц газар Хинтээ аймгийн зүүн хойд хэсэгт орших байгалийн он болон түүхийн соёлын өмнөрт дурсгалуудтай бүс нутаг юм а. Уул хээр ой мод бүхий өргөн уудам газар 4700 гаруй хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан ойн болон хээрийн экосистем хадгалагдсан зэрлэг амьтан шувууд урамлын төрөл зүйл олоо. 800 гаруй булш, бунхан, их хориг зэрэг эртний түүхэн дурсгалуудтай төрөг хүннүү үеийн язгууртны булш тахилгын байгууламжийн уул мөр хадгалагдсан. Байгалийн болон түүхийн соёлын өвийн зэрэг хадгалсан цөөн газрын нэг. Монголын төв болон зүүн нутгийн нүүдэлчдийн амьдралын зан заншлыг харуулсан газар юм байна. Сайн байцгаана уу, намайг Хүслэн гэдэг. Би та бүхэнд Хинтээ аймгийн өнөөгийн мэдээллийг хүргэж байна. Хинтээ аймаг нь Монгол улсын зүүн хэсэгт байрладаг бөгөөд 70,000 орчим хүн амтай. Аймгийн эдийн засаг нь голчлон мал аж ахуй, газар тариалан болон аялал жуулчлалаар дээд тулгуурладаг. Хүн амын амжиргаа орлогын их усүр нь аймгийн иргэдийн гол амжиргааны их усүр нь мал аж ахуй, өхөр хонь, ямаа, адуу, тэмээ мөн газар тариалан. Замын харилцаа дэд бүтцэн аймгийн төв Чингис хот нь хатуу учиртай автомоор Улаанбаатар хоттой холбогдсон. Сумдын дийлэнх нь автомоор холбогдсон боловч зарим газраараа алслагдсан сумдад замын чанар мөн хэвээр байгаа. Уламжлалт хоол хүнс брэнд бүтээгдэхүүн нь Хинтээ аймаг мах сүү, цагаан эдгээрээ алдартай түнчлэн боржгон брэндийн сүү, цагаан эдээ, хэрлэн буудай зэрэг бүтээгдэхүүнээр бий. Аялал жуулчлалын хөгжил нь Хинтээ аймаг бол Чингис хааны өлгийн нутаг бөгөөд түүх соёлын аялал жуулчлалын гол бүс нутаг. Бурхан алдуун Чингис хааны морин цэргүүдийн хөшөөд цогцолбор Баян Адрах дахь Чингис хааны төрсэн газар зэрэг олон дурсгалт газрууд бий. Аялал жуулчлал жилээс жилд хөгжиж дотоодын болон гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа. За
За ингээд та бүхэн Бакара бахархын сэдв хүрээнд Хинтээ аймгийг танилцууллаа. Анхаарал тавьсанд баярлалаа.